Баг төлөвлөж эхлэхдээ ер нь байршлыг их гоё юм байна гэж үзсэн. Тийм ч учраас тагтны хаалгануудыг бас их онцгой төлөвлөж өгсөн. Манай тагтны хаалганууд бол таазнаас ба шал хүртэл өндөр шилэн байгаа. Тэгэхээр яг ингээд анх гэртээ нүүж ирээл тагтаа онгойлгоход ингээд үнэхээр гоё байгалийн харууц болон гол дагсан салхийг мэдрээсэ гэж хүссэ. Сайн байна уу? Намайг Марл гэдэг. Би Вида төсөл дээр ажилласан багийн архитектор байна. Вида гэдэг нь болохоор Испаниар амьдрал гэсэн утгатай. Амьдрал олон төрөл байдгийн байна. Тэрнтэй адилхан тэрэн зориулагдсан орон зай ч гэсэн олон төрлийн, олон янзын, олон хэм маяг хувирах чадвартай байх хэрэгтэй юм байна гэдэг үндсэн дээр амьдрал гэж нэрсэн. Испанийг яа сонгосон бэ гэхлээр Испани хүмүүс ер нь монголчуудтай ер нь төстэй ямарваа нэгэн юмд яардаггүй тэгсэн мөртлөө амьдралын жижиг сажиг мөчүүдийг маш ингээд талархалтайгаар хүлээж авдаг баяр наадам дуртай хүмүүс. Нэлээ юм дулаан уур амьсгалтай байсан учраас тэдний одоо тэр дулаан соёлыг шингээхийн тулд илүү хөршийн холбоо цайтай хүмүүс хоорондоо дулаан харилцаатай байгаасаа гэсэн үүднээс бид нэг давхартаа олон нийтийн орон зай хүмүүс одоо гадны хүмүүстэй уулзаж тухлаж суух кофе шопны корнер ч гэх юм уу тэгээ шуудангаа хүлээж авах хэсэг хүмүүсийн одоо мэдээлэл авах боломжтой хэсэг гээд бүгдийг нь төлөвлөж өгсөн байгаа. Төлөвлөлтийн онцлог даваа дал юм бол бид нэр 11 өөр төлөвлөлт хийсэн. Тэгэхээр хүмүүс өөрийнхөө хэм маягт тааруулаад ямар ч төрлийн төлөвлөлтөө сонгох боломжтой. Тэгээд бид нэг давхартаа дуплекс айл төлөвлөсөн. Тэгээд дуплекс айлууд маань өөрсдөө одоо гадна талдаа өөрийн гэсэн эзэмшил газартай өгдөж байгаа гэсэн үг. Тэгэхээр өөрсдийнхөө одоо хүсэл сонирхлоороо тэнцээ цэцэрлэг хийж болно эсвэл ямар нэгэн гадаа талбай ч юм уу те тогтчол хүснээрээ хийх боломжтойгоор төлөвлөж өгсөн. Монголчууд ер нь ямар тавилга илүү хэрэглэдэг вүлээ? Ямар тоног төхөөрөмж хэрэглэдэг вүлээ? Одоо жишээ нь угаалгын машиныг шууд угаалтурын доор байрлуулах нь аюултай байдаг. Ялангуяа бага насны хүүхдэд угаалтурыг нь одоо энд нь байрлууллаа гэж бодоход угаалгын машиныг нь хаана байрлуулах вэ? Хүчтэй жижиг одоо булан болгоныг ингэж өөртөө амьдрах юм шиг төлөвлөсөн. Манай багийнхан харьцангуй залуу хүмүүс байдаг. Тэгээд бид хэдийн нэг сонсох дуртай дуу эдийн чиний амьдралаас илүү гоё амьдрал гэж хаанч байхгүй гэж хэлсэн байдаг. Вида төслийг сонгон ирж байгаа бүх айл өрхөд орж ирээд миний амьдралаас илүү гоё амьдрал байхгүй юм байна. Амьдрал ямар баялаг юм бэ гэдгийг өдөр болгон мэдэрч амьдраасай гэж хүсэж байна.